ноябрын 12 өнөөдөр Орос гүрэн дотор жил бүрээ хөхөө бохоо шувууны өдөр тэмдэглэдэг. Хүйтэн цагта Оросын газараар өвөлжөдөг шувуутай зориулж гүрэнэ шувуудын хамгаалгын холбооны үүсгэлээр өнөөдөр байгуулагдсан. Улсын ажил хөөгшөд хэр дэ шувууд тухай мэдэх идеалдық гэж байгаад өнөөдөр мэдхэвдэ. Буряд улстымны өвөлжөдөг шувууд байдаг юм да. Тэр ямар шувууд вэ гэж хэлээд үгэд та? Барбело. Ну, в Бурятии в основном только голуби, воробьи сейчас. Хуху-буха. Барбело. Что юм будет? Тэ голубханууд, Голубха, турлак. дятел ядуулху. Таншур. Ялангай манай Кяхтын аймагт голубха гэж би, а манай Кяхтынчар такта гэж нэрлэдэг. Сава бурядар юм ба. Шаршувуу. Шаршуу шо бэксэрэг гэдэг. Өвөлжөдөг шувууд гэхэд синьет, снегир байха, тимбэр, воробьи байха, барбелонууд байха. Тэгээд голубинууд ход сороки байха, воронууд байха. Тэгээд ондооших юунууд үгүйхэш бишин хотер дулаан орон явшинах юм да. Шувууды та идеалдық гэдэг харахад зарим да. Идеалддаг. Үгүй Өвчүүдэнгэ хургуулд хуржахуда илүүдэйт социалистик явахад өвчүүлдэг байгаа б지. Тийм өнөө хаяа сулуу өгöd болдоггүй гэж сэхэн хэлье. така деревнэд байхад бидэн одоо идеалддаг байгаа б지. Өнөөчгнөмнө заахан эмэн их заахан гэрнүүдэхэд юунэ хүнээ тэр пакетнууд нөгөө датрекний хоёр бүр залаад үлгүүд юундээ дөөдөө заахан ороо хашаанда хилэмшг бутраад тэгээд энэ юун дээр арба дээр өнөөчгнөмнө ухаангүй идеалддаг байгаа. Тэгээд мэднэгүүд өнөөдөр ямар өдөр вэ гэж? Өнөөдөр ямар өдөр болно юм? Өнөөдөр ноябрын 12 өвөлжөдөг шувуудтай зориулсан өдөр гэж Орос гүрэн дотор. Тэрэний мэдхгүй байгаа л бай. Тэр но ходод юу новос юм шагалдаг л но тийш нэг юм мэдээгүй баха. Мэддэг болоорогтэй. Хазай.